ирсэн байна. Ёо дэлбэрсэн амт тийм нашнууд байна. Мог нь өчтөр яасан гэдэг тоягч. Бүх гол дээр тавиад бүр гэрчнээ бүр гэртээ хөдөлж чадахгүй ингээд суугаад ингэж харж мараа. За та бүхнийхээ энэ өдрийн амар амгалан айлтгах мэдлээ. Ингээд манай өнөөдрийн зочноор Монгол улсын гавьяат жүжигчин Говьалтай аймгийн Эрдэнэ сумын угуул Балдан доржийн Туяа агч маань оролцож байна. Баярлаа. Өнөөдөр 4 сарын 1 бидний баярын өдөр байгаа. Инээгэрээ гэдэг өдөр. Инээгэрээ хүмүүсээ инээгэрээ гэдэг. Хэл цэгмэн. Мэдээж та бол одоо хошин урлагийн нэрт одоо мастер юм хүн. Инээдний тухай эхлээд ойлоо ярья. Инээд гэдэг угаасаа би нэг онол манал ярихгүй. Одоо хүний үг мөг хуулахгүй. Зүгээр өөрийнхөө л ярина. Ер нь бол хүнд нөгөө цаанаас нь ингээд заяагдсан. Нэг одоо юу гэдгийг байх хэвээр зайлшгүй байх хэвээр зүйл. За тэгээд энэ инээдэггүй хүн гэж хизээч байхгүй. Инээдэггүй амтэн ч байхгүй. Амтэн бүртэл инээдэг. Зарим нь ингээд нөгөө инээдэм гэдэг чинь ерөн шоолох хурлаг. Шоолох хурлаг. Тий. Тэгжиж хүн инээ. Барамжаа ахны зохиол төр байдаг. 70-аад оны үеийн зохиол шүү дээ. За шүүмжлээд гэдэг зохиолтой. За тэгсэн чинь тэр шүүмжлээд ингэж нэг зовж ийна тэр хүн. За одоо ингэж хүүхдийнхээ багшиг шүүмжлэмээр байгаа байхгүй юу? Хүүхдийнхээ багшиг шүүмжлэхсэн чинь хүүхд нь муу авчих гээд байдаг. За дэрэгдээ байгаа эхнэрээ шүүмжлэх гэсэн чинь эхнэрээсээ хөөгдөх гээд байдаг. Даргаа шүүмжлэх гэсэн чинь ажлаасаа халагдах гээд байдаг. За ердөөсөө шиг ямар ч нэг тийм нөлөө үзүүлэхгүйгээр муураа шүүмжлэе да гэж. Өөр шүүмжлэх юм байна. Тэрэн шиг ийм социализм үед бол бас ийм байсан. Ийм учраас манай одоо юу гэдэг шүүмжлэл биш хошин урлаг маань бас хөгжил муутай байсан. Манай би Монголынхаа тухай ярих гэж штэ. За тэгээд энэ хошин урлаг бол яах вэ гэхээр 4 сарын 1-нд нөгөө хуурдаг баяргээ хилцэн болохоор бас нэг тийм хошин урлаг гэдэг тал руугаа бас холбогдохгүй. Тиймэрхүү байсан гэж үздэг. Тэгээд яад энэ хошин урлаг ингээд чөлөөт болох нөхцөл бүрдвэ гэхээр зэрэг одоо ардчлал үүссэн шүү дээ. Тэндээс үүдээд нөгөө яста даргаа шүмжилж болох боллоо. Тэ чөлөөтэйгээр ингээд хэнийг ч шүмжилж болох боллоо. Ингээд одоо энэ хошин урлаг маань өөрөө ардчлалтай урлаг учраас ардчлал хөгжөхөд цуг хөгжсөн гэж би ойлгодог. Тийм учраас заяа бидний хувьд бол яг 90 онд энэ хошин урлагийнхаа театрыг гүйцэтгэх нөхцөл бүрдсэн. Тэрнээс өмнө бол бүр 76 онд би дөнгөж театрт орохдоо инээдмийн хамгийн анхны инээдмийн шоу одоо тэр үедээ шоу гэж нэрлэхгүй шүү дээ тоглолт гэж нэрлэнэ. Хамгийн анхны тэрийг Нямгаан найруулагч найруулад хүүхэд залуучуудын театр дээр 76 онд хамгийн анхны тийм инээдмийн тоглолт бэлдэж эхлэхэд Бавуугийн лагшрангай Барамсаа ах хоёр зохиолон бариад өөрсдөө. Тэгээд манай хүүхдийн театр дээр ирээд манай хүүхдийн театрынханд одоо инээдм тоглож болох хүмүүстийн одоо тэр номероо тоглож бүтэн тоглолт хийжсэн. Энд хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүс бол мэдээж хэрэг Жаншудар Ташгүй ах хоёр. За тэгээд дээр нь одоо Галшин Дамзангай, Мегамарэгч, Залмынэгч ингээд хөгжлийн театрын жүжигчид бүдээ тоглож байсан. Би тэгэхэд хамгийн анх орохдоо маш жоохон мэдээж би 11 настай дөнгөж 18 хүрчиж амжаагүй хүүхдээсэн юм чинь. Тэгээд очиход угаасаа би нөгөө жижигхэн бихтэй жоох хүүхд болохоор нэг л айлын имэйл алдна, эмигийн хүүхдэл алдна гэжтэй. Тэгээд эрхчаал гэдэг нэг зүгээр л нэг ганцаараа тийм нэг эрхчаал тоглож ирсэн. За тэгээд хамгийн сонин би нөгөө аюу дуулдаг охин байсан байхгүй юу? Тэгээд тэр тоглолтын эцэстэр нөгөө Маягва нэг хөгжмийн зохиолч Маягва нөгөө бүж гэлцгээе наратарын цингэж байна гэдэг оюун чимэг сүүлд нь яг тэр дуулсан. Тэр шоунд тоглолтод зориулж. Тэгээ би дуулдаг би Монголын хүүхдийн одоо алтан медальтай дуучин байгаа. Надаар дуулаач би өөрөө дуулъя. Би оюун чимэгчийн хоолойг барих гэдэг байгаа байхгүй юу? Тэгээ би өөрөө дуулъя. Амдаараа би дуулчмаар шүү дээ. Би дуулж чадна. Тэгсэн чинь үгүй. Дуучин хүн дуулж жүжигчин жүжиглэн.
Гэт дуусуудаг. Тэгээ би оюун чимээгчийн хаалт дээр ингээд төгсгөл дээр нь ингээд дуусчихсан байхгүй юу. Тэгээ би дараа нь дуучин хүн дуусахгүй, жүжигчин хүн дуусахгүй, дуучин хүн дуулт юм байна. Тэгвэл би ер нь жүжигчин хайжгаар дуучин болъё гэж бодод. Филармон дээр очиод эстрадын дуудуулагчдын анхны уралдаанд бүртгүүлчихвэ. Баяраа ахыг таньдаг манай байшингийн Баяраа ахын эхнэр нь манай эгчтэй найз. Ангийнхан нөхдөс. Тэгээд Баяраа ахаар бүртгүүлж чамайг хасчлаа гин яаж ангиж чинь жүжигчин гээ хасчлаа. Би ухаан ах дээр ороод чи дарга байсан чинь бурхан минь. Би жүжигчин биш би зүгээр дагалдан би энэ стратын ийм тэ шагнал манган орё гэсэн чинь үгүй чи театрын нэртэй юм чинь жүжигчин оруулахгүй. Тэгээ сүүлд нь тэг намайг оруулаагүй стратын дуудуулаач юмд тэмцээнд анх дугаар уралдаанд оруулаагүй. Тэгээ би дараа нь ухнаах намайг бэсэ гээл тоглолтод дууддаг байхгүй. За бити худаан гэж зүр. Хэрвээ та намайг тэр үед стратын тэмцээнд оруулсан бол би үдээд Ахмад дуучин гээ явж байхгүй юу? Гэт тэгжсэн. Ерөнхийдөө тиймэрхүү байдлаар анхны одоо 76 оны нийтмийн хөтөлбөр эхэлжсэн. Тэрний дараа 77 онд драмын театр нөгөө туйшралт гэдгээ эхэлсэн. За тэгээ хүүхдийн театр бол маш олон жил 90 он хүртлээр одоо үгүй болон болтлоо элдв зураг нэртэй тоглож ирсэн байнамаа. За тэгээ бидний хувьд бол одоо их чинь ер нь нэг ярил тасрахгүй штэ. За бидний заяа битэрийн хувьд бол 90 онд одоо хошуурлагын театр байгуулахаар тохиролцоод яриад хүүхдийн театраас одоо сэмхэн үйл явдал хийж штэ. Тэгээд одон чимгийг одоо драмын театрын экстуци одон чимэг гоё инх тулыг штэ. Инх тулыг урагдтаад энэ хоёр сургууль төсөөд өнгөж ирж ирсэн. Тэгээд инх тулыг урагдтаад амгалан гэдэг одоо хийний чимэдэрж хүүхэлдэгийн чимэдэрж ахын хүү гадаадаас ирсэн тэр фантомим хийдэг байхгүй айгу гоё. Тэр хүүг тэгээд гэрлийн хөрлөө инкватор шүмний инкватор ингээд энэ хэдэн хүн одоо юунасаа театраасаа нуугдаж болтож гарахаар шийдэв. Тэгээ нэм гава найруулагч уйлж ирсэн. Таяр бити гаралтаа гин. Гарнаа. Яг л энэ цагаа олсон. Тэгээд гарахад урлагийн ажилтны холбоо биднүүсийг маш гоёор хүлээж авсан. Тэгээд нөгөө гараад ингээд нөгөө цөмөр бас их том чайкн цуугаад одоо баригд явах гэж байна шүү дээ. Чайк авчаад заяа. Тэгээд евро дархан руу явлаа. Одон чимэг инх тул бид гурав ардаа суугаад заяа урдаа суугаад тэгсэн чинь 20 дугаар тогтоол гараад нөгөө бүх юмний үн 50%-аар унаад тэгээд за болио гэд буцаад дарахнаасаа нэг шайкац буцаад үрээд тэгтээ энэ урлагийн ажилтны холбоо биднийг ийм гоё оюун багш ялангуяа ийм гоё хошуурлагын театр байгуулах чинь гэд урд нь нөгөө бидэрийг бас хошин тоглодгийг мэдэн штэ оюунгаач нь тэгээ тэрний дараа одоо 78 онд Бацаа кино драмын анги төсчрээ тэгээд би бүтэн партнертай болж авсан. Тэгээ битээр жинхэнэ нөгөө эрх чалмаад юмнуудаа ингээд хийгээд ингээд тоглоо явж байсан. Тэгээ хамгийн сүүлд нөгөө нэг баг тайц тоглосон тий. Тэрнийг тоглоход оюунгаа намайг дуудаад за миний хүү яаж юм? Тэрний өмнө би яаш нөгөө урлагийн томчуудтай яваад танилцсан байхгүй нөгөө төл аян гэдгээр яваад тэгээ намайг бас томчууд мэддэг болсон байсан. Тэгсэн чинь тояа урлагийн оюун годууд чинь би чинь гүлгэн саймд очиж байгаа байхгүй. Тэгсэн чинь өөдөөс амар гоё энийг суу цайваа за их хөр юм хийж гин. За яаж ин хүмүүс загинж гин үү? Үнэхээр загинжсэн. За манай хүүхдийг цэцэрлэгийн багш нь манай дүү загинсан гэж танаа ихч чинь одоо яа дамаа да. Тэгээ цэцэрлэг шүмжлээд багш нарыг шүмжлээд юу амар хүүхдийг харж өгсөн илүүтэй юм. За би нөгөө ажил ихтэй болохоор дэлгүүрийн нэг өөрөө үйлчлэлд дэлгүүрийн нэг найзтай мөнгө өгчдөг манай гэрт одоо юм хүм авч идвэрэг. Тэгсэн тэр найзын минь тэр дэлгүүрийн хөдөлгч нар тэрэнд гэрийнх нь юм битээ зөө тэнийг хоггүй яасан масан гэд бас тэгж тэгжэн гэд хэлэхгүй юу. Тийм юм болсон гэсэн чинь оюун зөвдөө тэр чин зөв шүү минийхөө та хоёр хөөрхөн баа шүү гэд аюу хөөрхөн баярлалсан. Тэгээд оюун 70 насныхаа нарыг хийхдээ хүүхд залуучуудын театр дотор хурж ирээд очир батгай урилга үгээ цагаан цэрмэдийн хүү гэд одоо төмөр алдартай урилга үгээ
За хөөрхөн туяада би өөрийнхөө зүгээс урилга өгнө. За тэгээд одоо бусданд нь бол уучлаарай. Хүн ихтэй байгаа шүү гэдэг ингэж билээ. Тийм том хүнээр ингээд магтуулсан энэ үйл ажиллагаа чинь театр болоход хизээний бүр ингээд урам зориг орсон бид нар. Заяа битэрийн удаа бүр шийдсэн. Ийм байсан. Тэгээ 20 дугаар тогтоолын үеэр тэр урлагийн арчны холбоо биднүүсийг дэмжиж одоо Цэдэн Балгаан номын сангийн 1-р сургуулийн уртлын байр Цэдэн Балгаан байр. Хашаан дотор байгаа. Тэрний номын сангийн өрөөнд биднүүсийг оруулаад тэгээд тэр өрөөнд нь бид нар тоглолтоо бэлдсэн. Анхныхаа тоглолтыг. Анхны тоглолтоо. Тэгсэн чинь Нодон чимэг инхтууд хоёрыг доржоо нариулагч аваа явцгаа. Дарамын театр та нар юм хийхгүй. Дарамын театр руу ор гэд. Тэгээд аваа явцгаа. Тэгээд бид нар дахиад шинээр октод сурах гадал тэгжсэн чинь Тэмчилэгч дэрзэгч бишээ жагдагч хоёрыг нэмээд тэгээд хэний инх толын одон чимгийн анги төгссөн 2 залуу нэмээд ингээд 91 онд яг одоо тайзаа нээсэн байгаа. Тайзаа нээж эхэлсэн. Нэг хошин урлагийн театр гэсэн тоглолтоо хийсэн байгаа. Инээдний талаар хоёулаа нэгэнт ярьж байгаа юм чи инээд гэдэг бол одоо хүнд аягүй сайхан аз жаргал бэлгэлдэг, эрүүл байхын үндсийг бэлгэлдэг тий. Дээрээс нь залуужуулдаг одоо юу гэдгийг нүүрний гээд ихэд баг 25 булчин ажиллаж тэнд ингээд одоо сайхан одоо залуу толиотой байлгадаг ч гэдэг юм уу тий. Тэр байтугай одоо Японд инээдээр ашиглаж эмчилгээ хүртэл хийж байна. Тэгэхээр би юу тийм үү. Тэгээ би бол юу гэж боддог хэр зэрэг одоо манай энэ хошин урлагийнхан та бүхэн маань бол ерөөсөө маш том одоо буян хийж байгаа хүмүүс те энэ хүмүүст инээлгэж ингэж буян хийж байгаа хүмүүс гэж ингэж бодож явдгийг. Тий. Тэгээд та бас энэ сайхан зургнууд авчирсан байна. Тэгэхээр одоо хоёулаа одоо энэ зургнуудаа бас хараад зураг түүх өгүүлнэ мэдээ. Зураг түүх өгүүлнэ гэж. Энэ театрын маань нээлт одоо энэ одоо хамгийн театрын хамгийн анхны одоо уран бүтээл хийхэд байсан хүмүүс. Энэ дээр одоо ганцхан хин одоо шашар урам нэмэгдэж. Тий. За гавьяа жүжигчин Бацүх бол сүүлд одоо манад бас уран бүтээлд орж ирсэн байгаа. За энэ яг ингээд хамт одны зураг. За энд одоо тэр хамгийн анхны тоглолтын хамгийн супер номер энэ байгаа. Ирчүүд нь эмэгтэйчүүд нь жирэмслээд ирчүүд нь төрдөг. Тий, өвдөж байгаа нь ирчүүд нь. Өвдөхгүй зүгээр хов яриа тамхи татаа суугаад хүүхдээ тэр гидснээсээ гарахыг хүлээгээ байж байгаа нь эмэгтэйчүүд нь. Тэгээд хамгийн инээдтэй нь нэг эмэгтэйгийнх нь нөхөр нь тэр өвдөх гээд очисон нөхөр биш зэрэгтэл туужсан хүнээс өвддөг. Нэг тийм хөрхэн нэмэрсэн. Ийм нэг нэмэр. Нөгөө нэг зүүдэг юмнууд гарцсан байгаа шүү дээ. Одоо тийм ээ. Энэ үед бол байгаагүй гэхэд байгаагүй. Сосор Бармах Бацая тэр бол гайхамшигтай тоглосон хүмүүсүүд энийг нэг хэсэг бүр ингээд Монгол бол болохгүй яхаа. Тэгээд энүүний үг нь хүртэл ингээд нөгөө одоо юу гэдэг ямар үг болно гэдэг тренд үг болно. Одоогийнхаар тий. Пя болох уу гэж. Арх битээ байгаарай гэсэн чинь чи одоо дөнгөж сая төрсөн шүү. Би чинь ялах байгаа шүү. Арх мэр болохгүй шүү гэсэн чинь эмчээ пя болох уу гэж тэр Бацайг тэр үг одоо маш их тэрэнд олж илаа. За ингээд биднүүсийн үг бол ер нь гаргасан үг бол дандаа ингээд хүмүүсийн тренд үг болдог гэдэг. Миний хувьд бол нөгөө гандан бурхгүй гэдэг үг тэр тренд олж илаа. За тэгээд заяатаага чимээтэйгээ гуруулаа нөгөө тайзан дээр дуулдаггүй гэдгийг чинь одоо дуулдаг болгох гэж. Мог лав сүрэн гэд хөгжмийн багш байсан. Тэр багш маань одоо биднүүсийг яг энэ тоглолтод бэлтгэхдээ биднүүсийг бүр ингээд дойр шиг дуулуулж хөгжмөнтэй амдаараа дуулуулаа. Тэгээд бүр ингээд дуулалт номер хийжсэн. Гөөхи гэд. Тэр гөөхи мөхи гэдэг чинь одоо тэрлүү чинь уралдах тийм бидний амьдрал тийм байлаа шүү дээ. Угаасаа нөгөө нэг лангуун дээр юу байхгүй вэ? Тэ таавс. Юу лээ? За өөр юм байдаггүй л гэж ярьдаг үстэй тий. Тэр үед чинь одоо гөөхи гэхэд бид нар гүдэг тийм л байсан. Тэгэхэд тэрнийг бид нар дуу болгоод гөөхи гэдээ бол энэ гэхдээ нэг дарга ихнэр хоёр дуу бэлтэж байгаа юм л да. Зургалдаа за ийм байгаа. За тэгээд энд бас нэг сонин зураг байна. Энэ
Герцгийн ари гэд. Одоо тий Герцгийн ари. тий тэрийг дуулдаг одоо би герцэг болж байгаа юм. Чамээгч одоо нөгөө Кармен ингээд эдээсээ хайлуудаас юм номер хийж ийлээ. Тэг намайг энд ингээд тоолсон чинь ононгийн авгаа. Энэ онон одоо хизээ ийм хувцтай ийм тоглолцсон бодлоо гайхсан гэсэн намайг андуураад. Тэгсэн гэсэн нэг ийм түүхтэй зураг байгаа. Тий яг намайг харахаар онон харагдаад идэг гэд. Тэгээд энэ зурган дээр тэгж ярьдаг байгаа. За тэгсэн чинь саяхан бас нэг онон гэхэр бас нэг зураг хэлмээр санагдчихлаа. За тэгсэн чинь энэ одоо манай бас тарав гэд мундаг номер байхгүй юу? Манай хашуу урлагийн энэ тарвны арьс нөгөө ид нөгөө нэг одоо хүмүүсийн амьдралыг тэтгэж ялаа штэ. Тэгээд ингээд нөгөө хүмүүс ингээд нөгөө тарав буудуулаад тэгсэн би нөгөө нялх тарвыг урдуур нь гүйсэн чинь ээж нь урдуур нараа буудуулчаад маа миний арьсыг аав эцгээ аав гэдэг хэдэн төгрөгөөр зармаар байна аав гэдэг ингээд шиддэг юм номер байхгүй юу? За тэр номерын тухай саяхан одоо эмчэл нөгөө хэд 88.4 Тэнгэрийн мэдээ. Тэд нар тэгсэн чинь энэ онон тэр нэг тарган тоглосон яста хөөрхөн номер гэж ярьж илээ. Гэтэ тэр чинь онон биш шүү, туяа шүү гэж хэлчихээ тий. Тэгээ ийм хөөрхөн зураг нь бодит зураг нь байж гин. Тий. Манайхаас өөр тарав гэсэн номер хийсэн газар бол байхгүй л тий. За тэгээд энэ номер бол бас энэ програм бас хөөрхөн програм. Бид дөрвөлхний хийсэн. Тий. Бацүх, Туяа 2, Сосорором, Чамээ 2, хайр сэтгэлийн 4 учирж байгаа. Тэгээд энэ номерын энэ хөтөлбөрийн хамгийн гоё одоо супер номер нь энэ болцоо гэдэг юм номер байсан. Энэ хөдөө болцдог тийм хөөрхөн номер байсан. За энэний дараа бас нэг болцоо гэвэл нөгөө пианорууд болдог. Пианорууд гэдэг энэ баг багтаа пианорууд байж байгаа. Сүүлд нь бөксөн хойно уулзаад тий болцдог штэ. Тэгээд хөөрхөн гэд имгэн болцсон. Хамгийн сүүлд нь хөөрхий чамин 3 дахь уулзалтан дээр нь чамаагч маань ганцаараа үлдсэн байдаг. Нэг тийм хөөрхөн номер байдаг штэ тий. За тэр ингэж би зургийг яхан хүмүүст энэ номерыг хамгийн гол нь дурсамжийн сэргийлэх гэж ярьж байгаа шүү тий. За ингэж ийлаа энэ номер. Ийм тоглолт байлаа. За тэгээд эн чи бас хөөрхөн тоглолт байгаа. Энэ чамаагч үтэрийн нэг хөөрхөн номер энэ. Би баяаваа харамч авгаа чимээгчигээ ингээд одоо ёстой чимээгч нь одоо нэг хөөрхийн нэг ээж одоо мөнгө гож штэ одоо сүүнд явах га сүүний мөнгө гож ийм нэг хөөрхөн номер байна. Энэ номер болгоныг хүмүүс мэднэ. За энэ номерыг бол хүмүүс бүр мэднэ. Зүүд гэдэг номер. Энэ нөгөө тавсурын чинь зүүдлээд балалдсан штэ. Тий. Хотог аржгүйгээ даавч хэрэгээ бүжиглүүлээд балалдсан штэ. Шөнө босоод нөгөө хадмуудаа дэглэлцдэг тийм номер. Шөнө болохоор босоод ингээд янз янзын болоод хадмуудаа дэглээд идэг ийм номер байгаа. За тэгээд би тэр одоо хоёлаа хөргөнийг явсны дараа хоёлаа баярлаад бүжгэлж байгаа. Ингээ хоёлаа баярлаад бүжгэлж байгаа ийм зураг байна. За манай 4 сарын 1 гэдэг бол яг өнөөдөр биднээсийн баярын өдөр. Бас хариуцлагатай ажлын тайлангийн өдөр. Энэ өдрийн төлөө бид нар бүтэн жилжингээ одоо сэтгэл санаагаа бэлддэг, номероо бэлддэг, ямар номер хийх үү, юу яах вэ, ийх үү гэд бүх хүн тэгдэг. За дуурийнхан хүртэл, бүжгийнхэн хүртэл одоо энэ Азтай Бадарчин гэдэг тэмцээнд орохын тулд бүх хүмүүс ирдэг байсан. За тэгээд энэ хүмүүс юу хийдгүү гэхээр номероор оролдоно. Энэ нэштэй хамтлагийн номер гэж байна. Ганцаарчлсан номер гэж байна. Тэгээ 2 хүний номер гэж байна. Дандаа бүгдээ хошин байх хэрэгтэй. Энэ үед бол жүжигчдийн өсөлт маш сайн байсан. Яаггүй би дах ажил айгүй ихтэй. Одоо нэг харамсаж байгаа нэг юм ганцаарчлсан номер хийдэг, уншдаг хүн байхгүй. Юу хошин битгий зүгээр шүлэг уншдаг хүн байхгүй болж байна. Бараг. Одоо энд утсан дээр нэг шүлэг мүлэг уншаад нэг амт хүн баярлуулаад байгаа нэг ганц нэг хүүхнүүд байна шүү дээ.
Эднэр ч гэсэн ингэж уцаа харж байгаад ингэж уншиж байгаа болохоос биш. Яг ингэ бид нар шиг тайзан дээрээ үнэн зүрхнээсээ ингэ тэрэнд хувираад ингэ тоглож байгаа юм байхгүй байна. Хүмүүс залхуу байна. Утсанд их найдаж байна. Залуучууд. Болж игүүд өөртөө бүр шингээгээд бүр тэр дүрд нь хувираад тэгжээч сая жүжигчний ажил. Зүгээр уншиж байгаа бол зүгээр лектор тий уншигчийн ажил, хөтлөгчийн ажил болчихно. Тэгэхээр би одоо энэ Аста Бадарчин гэдэг энэ тэмцээн их биш юм а гэхэд баг утгаар жүжигчний хөгжүүлэх утгаараа ч гэсэн дахин яасаа гэж бас боддог. За энэ Аста Бадарчин гэдэг миний энд Аста Бадарчин авдаг жил бол яасан гэхээр би нөгөө жаахан зэрэг гэдэг номероо хийсэн. Жаахан зэрэг маань хүн болгон мэднэ. Тэ. Тэр номероор энэ Аста Бадарчин цомыг авсан. Хамгийн 1-р цомыг Бацая авсан, 2-р цомыг Тавсран авсан, 3-р цомыг Чамайгч авсан. Энэ миний 4-р цом. Би ер нь гэр өсгөн дээр л яваад идэх хүн. 1-р ангид орохдоо нэг ингээ 10-р ангид төгсөхдөө өөр сургуульд очсон мөртлөө 10 ингээ. Тэгээд энэ болохоор зэрэг бас 4-р гээ өсгөн дээр очсон байгаа. Гих мэдчихэл ингээ. Хамгийн сүүлд Аста Бадарчин ер нь хэдэн онд яваг байгаа вэ? За тэгээд ер нь тэгэл 90 ангил тэгэл унтарсан тоо. 2000 оноос хойш ерөөсөө яваг юм биш үү те? Яг. Одоо ер нь энийг бас сэргээвэл Маш жүжигчдэд хэрэгтэй байхгүй юу? Тийм. Зүгээр ингээд бодоод үзтээ бид нар чинь ингээд дүрээ бүтээгээд за Чамайгчийн онцлогтой ингээд аягүй тийм уянгын юм хийдэг те. Тэр уянгыг одоо энийг имгэн биш үү? Одоо энд чинь ингээд өөрөө хөрхэн амтан зовоод л те ингээд заллаад ингээд бүх энэ дүрээ энэ нөгөө юунтаа гарах уншлагтаа гаргадаг. Энэ бол уншдаг номер нь биш боловч ийм имэгнийг нэгсэн манай Монголчуудаа сайхан эргчлөөтэй шүлзээ айдаг нэтрэ гэж уншдаг штэ. Япаа яваад ирлээ гэдэг номер. Тэр чин бас ингээд хүмүүст ингээд сургамж үжиж байхгүй. Япаа яваад ирлээ. Тийч ястанд яа газар дээр нь юу харагдахгүй. Цэв манай хот сайхан гэсэн. Хамаг ингээд шүлзээ айдаг майдаг цаас мас хамаагүй. Ингээд ярьдаг энэ үйл явдал бол маш хэрэгтэйсэн байхгүй юу. За миний жаахан зэрэгч нь бол нөгөө нэгэн жилийн зэрэг болчоод өнгөрөөд байгаа мөртлөө юу ч чадахгүй байгаа. Ийм одоо тэр цаг үеийг харуулсан. Миний 8-чин гэдэг номер байна. Тэр чигтээ одоо ингэ монголчууд ч ингээл богонд яваад ингээл нэрчүүд нь хамаг мөнгө авч яваад улаан аригчин болоод хоосон хурж шатаад тэр нөгөө цэрэг ирсний улаантар цэцгэн дундуур татаад явлаа тэнчэнээс жишээ аваад яг энэ цаг үе тийм 8-чин ирсний улаантарс наран даавар татаад явлаа чэйжин дотор горилог архиа цэнхэр улсыг дааваад явлаа олон ирчүүд гахаагаан үрээд онгоц галт ирэн цуугаад явлаа орон гэрээ барьцаанд тавиад оттой намайг зариад явлаа гэж уншиж байгаа юм чинь тэгтээ миний тоглодог номерын онцлог юу гэхээр бусдаас бүгдээ адилхан өөр ингэсэн юм уншиж байгаа. Ялангуяа Чамайгчтай. Тэгээд Цалман гэдэг залуу уншдаг байсан. Сосор Оронбач хаяа юм уншдаг байсан. Ингээд уншихтаа минийх юугаараа ялгаатай гэхээр би Чамайгч гэдэг энэ уянгын нэг тим юм а энэ юутайгаа хайлдаг. Би бас шууд дуутай хайлдаг. Ард нь дуу хийдэг заалжгүй. 8-чин гэдэг номер маань ардаа 8-ны тухай дуутай. Жаахан зэрэг маань жаахан зэргийн бахархлын дуутай. Хүүхдийн номер маань хүүхдийн дуутай. Гих мэдчихлээ ингээд үжигчин болгон өөрийнхөө сурч чигмээрээ ингээд ажиллаа хийдэг байсан юм шүү дээ тий. Онцлогоо өөрийнхөө онцлогийг харуулдаг. Тэрүүгээрээ нийгэмдээ ухаарал хайрладаг, инээд хайрладаг тийм байсан. Одоо тэгээд тэр юм байхгүй тий. Яагаад биднээс ингэж аюу мундаг нэрд гарсан бэ? Манай хошуурлаг яагаад ингэж хөгжсөн бэ? 1-р цаг үе тий. Яг ингэж нөгөө арт шилгээ хэлчихлээ шүү дээ. 2-дугаарт нөгөө 20-дугаар тогтоод хүмүүсийг амар ядраасан. Тэнд бүр ингэж хүмүүсийн сэтгэл санаа амьдрал ингэж доошо бүх хүний. За бид нар ингэж 91 онд ингэ гараад ирэхэд ерөөсө хүн ингэж нэг жоонч амархыг, баясхыг тэр муухай амьдралаа мартахыг за бас шиний мүцгийг
хүсэж штеп. Ингээд биднүүсийн чинь төлөө энэ одоо соёлын төвөргөний арын одоо хаалгаас ингээд энэ зам байгаагүй байсан. Гэхдээ машин явдаг ус. Талбай ингээд ордны наадлаар ингээд хашаагийн дагаад плед авах гэж хүмүүс очирдаг. Бид нэр бүр ингээд баг 2-3 сар тоглолцоод үзэгчд байгаад байна. Зодтолтоод байна. Тэгэхэд бид нэр зандаагүй арай дэнтлээ болицсон мөрөө гэж болж ирсэн. Одоо бол яана одоо болох уу хүн ирэхгүй болох уу гэж байгаа шүү дээ одоо. Бид нар тэр үеийг тоглож ирсэн. За тэр бол юм шалтгаантай. Яагаад гэвэл одооны хүүхдүүдийг би бас муу хэлдэггүй. Яагаад гэвэл шүү дээ тэр бидний үед сэдв их байж. Өргөн сэдв. Хинч шүмжлээгүй. Нөгөө шүмжилдэг хүн муураа шүмжилсэн, өөр юм шүмждэг. Тэгэхээр тэр муурнаас бусад бүх шүмжлэл бидэнд бэлэн байсан байхгүй. Тэгээд тэр шүмжлэг харин яаж уран хийх вэ? Яаж гоё үзүүлэх вэ? За тэгээд Бацаагийн маань нэг хийсэн бас нэг гоё юм юу гэхээр хизээч тэр одоо жижиг мүжиг тоолох дандаа ингээд нөгөө нэг бодит юм шиг л тайз тавьдаг байсан шүү дээ. Айгуу гоё маш гоё юм хийсвэр гоё тайз зассан. Хэл цэг маань. Манай тоягч чинь одоо мөлхөө хүүхдээс эхлээл ерөөсө бүх хүний л одоо дүрийг бүтээсэн. Дээрээс нь та түрүүнд хэлсэн нөгөө дууны талаар тий дуучин болох гэдэг, эстрадын дуучин болох гэдэг. Магадгүй одоо хошуурдгийн жүжигчин биш байсан бол магадгүй тоягч бол гондог эстрадын дуучин юм билүү болцсон явж их байсан болов гэж харин тийм байх тий. Тэгж бодсон. Тэгэхээр та бол бас өөрийнхөө бас зориг мөрөөдөлд бол бас хүрсэн байна гэж би харсан. Тэгэхээр зэрэг маш олон дууг бас дуусан байдаг. Хэрвээ би эр хүн байсан бол ч гэдэг юм уу те маш олон дуусан байсан. Хоёулаа дууны талаар нэг хэсэг ярилцъя. Ер нь л угаасаа хүүхэд байхасаа л одоо жоохон хүүхэд та манай аав чинь тэр одоо надад нэг 4 настай 3 настай байхад налах шилжсэн юм байлаа. Бүр тэрнээс өмнөх төрсөн түүхээ ярьцгаа. Бас яг намайг төрдөг өдөр би угаасаа маань баяраар төрсөн л дөө 5 сарын 2. Манай гэр яг энэ соёлын төвөргөний сорин дээр байсан. Яг соёлын төвөргөний сорин дээр. Тэгээд нэгдүгээр төрх рүү хүмүүс нөгөө ингээд урд өдөр нь парад хийцэн маргааш нь ингээд тэр талбайгаар зугаалаа явж хахад манай аавын найз ирдэг байхгүй бүр батдаг байхгүй юу. Тэгээд танаа битээр ингээд тэрүүгээр нөгөө манай аав чинь намын биш цагдаагийн хүн биш тэрүүгээр ингээд талбай дээр бас ингээд юу хийгээд явж хахад ээж чинь өвдөө тэгээ бид тэгэд түргэн дуудах гэсэн чинь түргэн хол явцсан гэдэг. Тэгээд аав ээжийг үүрх гэсэн чинь үүрж алахгүй тэр ээж аав мөрнөөс нь бариад нөгөө ах хөлнөөс нь бариад нэгдүгээр төрх ойрхон гээ гүйцсэн гэсэн. Тэгээ намайг төрүүлсэн гэж боддог. Би нэгдүгээр яг энэ соёлын төвөргөний суурин дээр төрсэн. Одоо Зориус сан гэдэг газар би цэцэрлэгт яашилд орсон байдаг. Тийм. Тэгээд тэр байшинд яашилдсэн нэгдүгээр эмнэлгийн хүртлийн байшин. Тэгээд дараа намайг 3 настай 4 настай болсон налахад очсон байдаг. За тэгээд тэр налах Улаанбаатар хоёрын хооронд вагон явдаг гэсэн. Тэндээс л би ард түмэндэд болж эхэлсэн гэж бодно. Тэгээд вагон налахаар Улаанбаатарт налах ороход би хормоо 4 чихэртэй налахаас Улаанбаатар ороход хормоо 4 чихэртэй бодог. Яг л ингээд гүпэгфөний очно хүн болгоны өмнө очиж дуулж яваад чигээр аваад бодог. Тийм өгöd байсан гэдэг. Ер нь гэхдээ миний хамгийн анхны одоо үзэгчдэд албан ёсоор гарсан тайз бол налахын соёл ордны тайз. Цэцэрлэгийн хүүхэд байхдаа тэнд чинь нуурдаг байлаа. Бааш ингээд бүжгэлдэг байлаа. Дууланд яадаг. Тэгээд дуулдаг байлаа. За тэгээд дараа нь Улаанбаатар хот 4-р ангид 5-4 ангид шилжиж ирсэн. Аав маань нөгөө намын хорооны зааварлагч болоод эдийн засгч ирсэн байхгүй юу? Зааварлагч ирсэн. Тэгж яагаад дараа нь эдийн засгч болоод энэ ах үйлчлэгэн дээр тэгэд манайх хотод нэрчсэн. Тэгээд тэнцээ ирэхэд телевиз анх удаага гарсан. Налахаас нүүж ирэхэд дандаа тийм сони юм тохиолдсон. Налахаас нүүж ирэхэд манай гэр ингээд ачааны машин дээр юм аажсан заяа. Тэгсэн чинь би нөгөө телевизээр гарах болдог. Цаг нь болцсон. Гэр орныхоо бүх юмыг машин дээр орхичоод одоо энэ Ленин клубын урт талын энэ саран биш мэт. Тэрний суурин дээр манай гэр нүүж ирж байгаа юм.
Тэгээд тэр саран байшин уртад юм жижигэн намхан цагаан байшин байсан. Тэр цагаан байшинд манайх нүүж ирж байгаа байхгүй. Тэрний гадаа ачааны машинтай гэр орно бүгдийн аргач тэнд нэг айлд орж намайг телевизээр үзчихсэн. Миний телевизээр тоглохыг. Тэгээд би телевизээр анх удаага концертанд доолж эхэлжсэн үе. Тэгээд намайг үзчихээ дараа нь бүдэрээ гарч ирээд гэрээ минь булгаад оруулаад сонирм байгаа дээ тий юм юм чадуулчихгүй тэгээ байж лээ тий тэгээд ерөнхийдөө 10 жил байхын тийм алт медальтай дуучин Дулам шүрэн гэдэг дуучин байсан шүү дээ тэр бит хоёр тэр октябрь арийн гэдэг тэрний дуучин би ажилчны арийн дуучин тэгээд алтан мөнгөн медалийг ингэж хоёлаа хувааж авч илаа тэгээд дууя чинь эстрадын дуучин болсон шүү дээ би болохоор жүжигчин болчиход орчдөг байхгүй тэгээд одоо наад жаргалын дуу гэдэг дуу би дууя дуулсан цагаас дуулсан тэр одоо нэг 2-3 жилийн дараа л наад жаргалын дуу гарсан баг тэгээд ерөнхийдөө жүжигчний хийгээд тэгээд дуулж чадаагүй л дээ тэгтээ ер нь дундаа бол өөр дуртай. За одоо тэгээ дуулж өгөх ёстой гэсэн тийм үү. За тэр би одоо миний дуу болгоныг хүмүүс мэддгээ. Тий. Тэгтээ яг одоо өнөөдрийн хувьдаа 8-чин гадуулаад гэж. Хөгжимгүй штэ. Гэхдээ хамаагүй энэ 8-чны дууны үг нь гоё. Би тэгж бодож энэ инх цаяг гэдэг хөөрхөн хөгжмийн зохиолч Эрдэнэтэд байдаг залуу байсан тэрний зохиосон дуу 8-чин. Тэгээ энэ 8-чин гэдэг номер маань болохоор зэрэг бас л 4 сарын 1-ний энэ Азтай Бадарчинд бэлтгэхдээ хийжсэн номер. Номер тань цуг явчих юм уу? Арай уртад хөө. Тэгээ яг зүгээр шүү дээ. Үзэгчд бас сайн шүү дээ. Тийм үү? Цаг чинь багт ихтэхгүй юу? Цагаа харбалж гинэ. Цаг зүгээр. Авчлаад жоохон намраас жоохон оруулаад тэгээд дуурайгаад ингээд таны миний биччихдэг. За. 8-чин үсийн улаан тоос наран доогоор татаад явлаа. Чэйжин дотор горьдлого орхиод цэнхэр улсыг даваад явсан юм. Олон ирчүүд гахаан үрээд онгоц галт иргэн цуугаад явсан юм. Орон гэрээ барьцаанд тавиад одтой наймаг зориод явсан юм. Сарних тоосны нэгэн үзүрт шажигнах мөнгөний чимээ сонсогдож сархтын дээжээс цацал өргөн сар шиг мэлтэн гаднаа үлдсэн юм. Хот газрын хоосон байшинд хоол ундгүй хідэн хүүхдтэй адтай нэмэчний шитийг үзнэ гэж алсын ширтэн баярлан үлдсэн юм. Эр нөхрөө 8-нд явуулсан эхнэр байхын учрыг хэлэх үү. Хүнээс зээлсэн мөнгөний хүүний хоромд нэмэгдхийг хэлэх үү. Өрн далдсан байраа ботхор өр зүрх минь өмөрхийг хэлэх үү. Өнчин дэрэн дээр нойр хулжин тоо бодож хонохыг хэлэх үү. Өглөө нь би үрцүрээр өрөөнийхөө цонхыг цэлэд нээчгээд өрн дараагүй айсыг байг гэж өдөн дээрээс зэгсэлж тавилаа. Гэсгэл алдсан сэтгэл гэдэг тэгтлээ амархан баяжчих юм шиг тэнгэр өнгөтэй хөх савхаар тэр өдөртөө би төрүүчсэлээ. Их мөнгө орохыг бодож элбэг тахаа урт хийлээ. Хулгайч хүний хорог бодож хулганыхаа хоёрыг дүүжиллээ. 100-ийн ногоон 6 баадал гэж зузаан там таслаа хийлээ. Задгаа мөнгөнд зай үлдээж завцарт нь бас халаа соёлоо. Нүгэлтэй садан нөхрөө бодож нохооныхоо гинжийг хадж өглөө. Нүглээ сайдгүй хүүхнүүдээс болгоомжилж нүүрэнд нь өөрийнхөө зургийг нааж өглөө. Тоорцог малгай биш ч гэлээ. Тоостой газар тавиагүй блэ. Торгон сахин гутал биш ч гэлээ. Тослог зүлгээд хадгалсан билээ. Эргээд ирэх нөхрөө бодож ихэн тавьсан билээ. Элбэг мөнгө бодогдохын цагт эргэн харсан билээ. Гайл шалган дээр 8-ны зүрх ганцаараа байх яс байхгүй. 8-ны лангуун дээр эхнэрийн сэтгэл 8-ны нөхрийнхаа төрөвчөнд явдаг юм. Урд хойд 2 хил, ууд 4 мөнгө бараа, үүргийн 8-ны сэтгэлд орсон үнэн худлын зааг байсан юм. Мөнгө дээр нэг гэж эргэлзээгүйч муухай бодол сэтгэл эдрэж оц хайсан охтон шиг нүүрсчихэд олоод шатаачих үедээ гэж явж явсан юм. 8-чин ирсэн улаан тоос наран доогоор татаад ирлээ. Чэйжин дотор шунад зарлаад цэнхэр улсыг даваад ирлээ. Олон гэрчүүд гахаан үрээд онгоц галт иргэнээс буугаад ирлээ. Орон гэртээ биш
онгоц гаргалтанд буугаад ирлээ. За ингээд орчих. Ингээд нөгөө хүрээд ирсэн чинь нөхөр нь шатцсан байдаг байхгүй юу? Тэгээд нөгөө эмэгтэй чинь өөрөө за ингээд нөгөө эмэгтэй чинь өөрөө нөгөө төрөвчөө аваад. Тий. Тэгээд 8-нд явдیں۔ За одоо эмэгтэй нь өөрөө 8-нд явж. Барабунди өвөр түрээндээ цөөхөн мөнгөтэй залуус өдрөөгүй өгсөлдөнгүйлнэ өглөө лаууд орой ирээн рүү амсыг завгүй хуйлран гэдэлцэнэ би нэмэчин би сэтгэлээрээ ганцхан нэмэчин бит нэмэчит би сэтгэлээрээ хатхын нэмэчин хамаг Монголын амьдрал хэцүүе гэж хамаагүй хүмүүс донгосох юм харин бид чинь 8-ага хийчихвэл халах Монголыг баян болгож чадах болов уу би нэмэчин би сэтгэлээрээ ганцхан нэмэчин бит нэмэчин би сэтгэлээрээ хатхын нэмэчин Монголын нэмэчин Донтох хоёр ходог нь хайчлаа. За иймэрхүү маягтай. Баярлалаа. Маш сайхан дуулж ялаа. Энэ одоо юу юм бэ? Дэлхийн нөгөө инээдний тасралтгүй инээсэн рекорд нь 57 минут 12 секунд байд юм байна. Тэгвэл одоо би бол баг өнөөдөр нэлээд инээлээ. Тэгээд сая би бас бодлоо одоо энэ хошин урлагийн тоглолтын дээр бол бүр тасралтгүй нээж хүн зөндөө байгаа шүү дээ. Тэгэхэд хошин урлагийн тоглолт бол одоо юу гэдгийг цаг 30 минутаас дандаа дээш болж байгаа. Тэгэхээр тэнд бол дэлхийн рекордыг эвдсэн инээсэн хүмүүс бол зөндөө байгаа баха гэж бодлоо. Цаг 30 минут биш. Ер нь тоглолт бол цаг 50 минутаас 2 цаг. 2 цаг 30 минут ч тоглолт байдаг. Тэгэхээр нөгөө инээд султай хүн гэдэг юм уу тийм үү? Байнгын инээд. Зогсоо заггүй инээд. Йоо. Хөдөө ингэж нөгөө явдаг байхгүй юу? Хөдөө одоо тэрний зураг байга л да. Хөдөө ингээд айлуудын юм дээрээ сууж толно шүү дээ. Бүр ингээд гадаа. Нөгөө малын хашааны дэргэд. Тэгээ хөдөөний нэг ангой үзчихээн. Тэр амар инээд мото. Тэгээд нэг тийм унах янцгаж байгаа юм шиг. Тоглолтын туршид тэгээ инээж ёо ямар хэцүү юм бэ? Тэрний инээж байгаа буруу биш те. Энийгээ дагаад инээд нь хүрээд те. Инээж байгаа байдал нь айгуу те. Амар хэцүү. Тэгээ би яна энэ болоосаа гэд тоглож байгаа мөртлөө би бодож байгаа шүү дээ. Тэгээд тэр бүр тоглолт эхлэхээс эхлээд дуусна тэгж янцгаасан. Яг унах юм. Тэгээд тэр үзэж байгаа нь хамгийн нийт заяа хүний хараад ингээ орсон. Бүр ингэж үздэг. Яаж үзсэн болоод яаж инээгээд байгаа мэдгүй. Бүр тэгэж инээдэг хүнтэй таарлцсан. Тэр хүн бол тэгээд тэр хамгийн гол нь тэр амар хурдан үзээд амар хурдан сэтгэж байгаа байхгүй. Хүний мөр ингэж байж байгаа. Ингийн готлаад ингээд нэгэд байгаа юм чи. Би өөр тэр хүний гайхсан тэр хүний зураг одоо битээр байгаа. Миний юун дээр байгаа хүний ардуур орж өврөөр нь орж гэдгэлээ. Заяа битээр тэр нөгөө чимхээ тэгээд толоо хөдөө явдаг гэсэн. Тэгэхэд за тийм инээд хүн бол Монголд бол байгаа. Тэр хүн бол ерөөсөө шууд дэлхийн рекордыг эвдсэн юм байна шүү дээ. Тэр хүн бол их л ирүүл байгаа. Тийм. Зогсоо цаг үгүй. Тэр хүн ингээд хүний араар биш урд нь гараад инээс бол бүр хэцүү. Тэгвэл би өөр тоглож чадахгүй. Бас ингээд араар нь орохоор бас инээд нарай багасч байгаа байхгүй. Нөгөө шүүм нарай багас. Яг тийм болсон шүү дээ. Нэг инээд тагаад та. За баярлалаа гэжтэй ингээд бас инээдмийн баярыг өгөхтэй сайхан одоо ярилцлага тий ярилцсан бидний урилгыг хүлээж авч хөрөлцөн ирж оролцсон танд чин сэтгэлийн талархал илэрхийлье таны цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье амьдралд наад жаргал эрүүлэнхийг хүсье өшөө олон мянган хүнийг сайхан инээлгэж яваарай тий энэ бол маш том буян гэж миний хувьд бодож байна. За ингээд сүүлийн хормыг танд үзэгчдээ хүргэж байна. За тэгээд ингэж хашин урлаг үүсгэснээс хойш яг одоо нэрээ 35 жил. Энэ жил 35 дахь жил нь. Тэгээд заяага энэ өдөр дурсан санахаас өөрөхгүй бацаяага бац сүхийгээ үнэхээр энэ одоо тэр хүмүүс байгаагүй бол хашин урлаг юмыг яаж мэдв. Бас заяагийн дэргэд
бид нар байгаагүй бол ялангуяа би байгаагүй бол ялангуяа чамайгч маань байгаагүй бол энэ хошин урлаг ингэж үүсэхгүй юу. Тэгээ хамгийн гол нь хошин урлаг маань маш олон жүжигчдийг хөл гарт нь амьдралд нь тэтгэж оруулж байгаа. Энэ олон сургуулиуд, энэ олон жүжигчдийг бэлтгэхэд энэ олон жүжигчид хаашаа орж ийн? Хошин урлагаар л дамжиж байгаа. Хошин урлагаар явж байгаа, дараа нь тайзныхаа учрыг одоод, урлагийнхаа учрыг одоод, тэгээд зарим нь кино руугаа явж гэн, зарим нь тайз руугаа явж гэн. Тэгээд энэ хошин урлаггүй, хошин урлагийн зүгээр энэ гэр оронгүй, энүүгээр дамжаагүй урлагийн хүүхдүүд нь баг одоо яг жүжигчин хүүхдүүд баг байхгүй гэсэн. Босод бол байгаа. Одоо энэ жүжигчд бол ер нь л бидний араар л дамжлаа та. Гэж хэлж чинь бодож чинь тэгээд ийм их сайхан үлгийг бүтээсэнтэй тэгээд одоо тэр хошин урлагийн нэрээр одоо 35 жил амьдарчлаа тий. Тэрний өмнө одоо хүүхдийн театрт ер нь би урлагт 50 жил болсон байгаа. Одоо тийм учраас нодлон 50 жилийнхаа тэмдэглэсэн байгаа. Тэгээ бүх улсуудтай бүх үзэгчдтэй намайг инээж үзчихсэнд баярлалаа. Тэгээ одоо хойштоо ч гэсэн одоо нэг их инээлгэх нь ч юу юм. Тэгтээ сайхан гэрийнхаа тэр явд инээлгэл гэж үнэхээр бодчих шүү. Тэ угаасаа би сахилгагүй хүн гэдэг юм. Хүмүүс намайг сахилгагүй гэдэг. Тэгэхээр би яг юм боддог жоохон зөрөгтэй. Тийм учраас сахилгагүй нэр зүдэг гэж бодож чинь тэгээд бүгдээрэнд нэрүүлэх аз жаргалыг хүсье. Хизээ яаж хаана энийхээ бити мартаарай. Байнгын инээд хөөртэй аз жаргалтай сайхан амьдраарай. Баярлалаа. За баярлалаа. За ингээд танд эрүүл энхийг хүсье. Аз жаргалыг дахин хүсье. Баярлалаа. За ингээд өнөөдрийн Игэл цэгийн мэний зочноор Монгол Улсын гавьяа жүжигчин Балдан доржийн Туяа гэгч маань оролцлоо. Баярлалаа. Игэл цэгийн маань Хөрөнгө нь Чехаас ирнэ. Хөрөнгө нь Чехаас ирнэ бактериар эсэгдэг ийм тараг. Ер нь бол нөгөө няраа хүүхдийн тараг гэж хэлж байна. Хүсээ Эрдэнэ тэр юу чин политехник болж. Тэр чинь анх хөдөө аж ахуйн тэмс гэдгээс нь тий. Одоо тэр политехник маш гоё болсон байна лээ. Ер нь гэхдээ Эрдэнэ сум их гоё сум тийм ээ. Тэгээд ийм гоё хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн хийж байгаа юм тий. Тэгээд танад сургуулийн чинь би техникийн сургууль гэж ойлгоод хөдөө аж ахуйн техникийн сургууль гэж. Мал аж ахуй, малын гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулдаг. Ваа. Тийм мах. Зүг. Манай монголчууд ийм одоо мал ихтэй орон байж ийм юм хийхгүй байгаа. Хийж байгаа нь баяр хүргэе. За баяр. Тий, политехник Эрдэнэ сумын Төв аймгийн Эрдэнэ сумын политехникийн сургууль дээр ийм тараг, сүү, ийм юмуд хийж байгаа юм байна шүү. Ямар гоё юм за. Амжилт хүүхдүүдээ. Игэл цэгийн маань